Амралтын өдрийн мэндийг хүргэх эрх үзэгчтэй амралтын өдөр аятгахтай сайхан өнгөрүүлж байна уу? Үзэгч та бүхний амралтын өдөр зориулсан бэлтгэдэг эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл боловсролыг олгох зорилготой эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Харин эрүүл амьдрал нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Монгол хүний эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард хөдөлгөөний эрхчлөлөө буюу үе мөчний өвчлөлийн талаар энэ өвчнөр өвдсөн болвол ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар та бүгдд нэвтрүүлгээ хүргэхээр бэлдсэн байгаа. За бид энэ удаад өмнөх дугаартаас орж ирсэн хондроксид бэлтгэмлийн талаар үзэгчдийнхээ ирүүлсэн санал хүсэлтийн дагуу дахин нэвтрүүлэг бэлтгэх хүргэж байна. Үзэгч та бүхэн манай энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзнээрээ хондроксид бэлтгэмлийн найрлага, бүтэц болоод яг ямар өвчнөд хэрхэн хэрэглэх болон зам үр дүнгийн талаарх мэдээллийг хүлээн авч үзэх боломжтой. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Тэгэхээр бид өнөөдөр хөдөлгөөний эрхчлөлөө ба үе мөчний өвчлөл гэсэн сэдвээр ярилцахаар за тууламжлан алтан тоогс эмчнэрээ урьж оролцуулаад байна. Амралтын өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр та бүхэн бас магадгүй үзэгчд маань таньжиж магадгүй бид алтан тоогс эмчтэй болон туул эмчтээс өмнө ярилцлагуудыг хийж байсан. За одоо бас үе мөчний өвчлөл ялангуяа энэ үед ямар арга хэмжээ авах вэ гэсэн сэдвүүдийн талаар ярилцсан. Энэ дагуу бас үзэгчдээс маань нэлээд их санал хүсэлт ирлээ л дээ. Яг энэ хондроксид гэж бид нарын ярьсан бэлтгэлийг хэрхэн яаж хэрэглэх ёстой юм бэ? Яг ямар заалттай хүмүүс нь хэдий хэрэг хугацаанд хэрэглэх юм бэ гэдэг ингээд одоо жишээлбэл ийм бэлтгэлээ хаанаас худалдаж авах вэ гэсэн юм асуултуудыг ирүүлсэн. Тэгэхээр юунтэй холбоотойгоор бид та бүгдийг бас дахин нэвтрүүлэгт орж оролцуулаад байгаа нь. Тэгэхээр эхнийхээ асуултыг мэдээж бас хөдөлгөөний эрхчлөлөө буюу одоо энэ үе мөчний өвчлөл гэж одоо яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээс асуултаа эхлэе. Тэ үе мөчний өвчлөл гэдэг нь болохоор одоо бидний ойлголтоор бол хүний биеийн тийм ээ арга ясны бүтцтэй байгаа энэ том үенүүд болон жижиг үений өрсөл, өвдөлт туурнаас улбаатайгаар одоо хөдөлгөөний эрх чөлөө нь хязгаарлагдсан байдлыг бол хэлж байгаа маа. Тэгээ хамгийн энгийн үгээр хэлэх юм бол хүн бол одоо өдөр тутмынхаа ажлаа тийм ээ өөрөө өөртөө үйлчлэх тэр үйл ажиллагаа нь алдагдсан. Яагад бол өвдөлт үүсэж байгаа. Түүнтэй холбоотойгоор бол хүн бол ихэж бол гэр орныхонтойгоо ярилцсан. Миний энэ тэнд өвдөж байна тийм ээ. Ойр зургийн ийм там бол бас хэрглэж болно л доо тэр хүмүүсүүд тийм ээ. Тэгээд явандаа бүр өвдөлт нь бол их хэмжээгээр болоод өдөр тутмынхаа хийжсэн үйл ажиллагаа нь бол алдагдаад ирэхлээрээ одоо эмчид хандж байгаамаа. Тийм учраас түрүүгийн нэвтрүүлгээр бол бид нар бол хондроксид гэдэг одоо яг энэ үе мөч өвдөлтөөр бол чиглэсэн бэлтгэлийн талаар бол ард иргэдэд бол танилцуулсан байгаа юм аа. Тэгэхээр үе мөчний өвчлөл гэдэг талаар та ерөнхийднээс ярьлаа. Тэгэхээр яг энэ үе мөчний өвчлөлтэй болсон гэдгийг ер нь мэдэх боломжтой байдгүй. Ямар анхны шинж тэмдгүүд илэрдэг юм болоо. Магадгүй манайхан бас нэлээд одоо хожуу хүндэрсэн үед нэмлэгт хандаад байгаа байдал ажиглагддаг. Тэгэхээр бид хамгийн гол нь одоо энэ үе мөчний өвчлөлтэй болохоос урьдчилан сэргийлэх зам анхны шинж тэмдгүүд илэрж байгаа нөхцөл байдал яаж одоо өөрийгөө бас онцлох вэ гэдэг дээр бас зөвлөгөө өргөн зүйтэй болов гэж бодож байна. За ерөнхийдөө одоо дэлхийн одоо амгаах ухаан хөгжиж байна. Хүмүүсүүдийн бас мэдээлэл хэрэглэх одоо бэлтгэл хэрэглэх одоо идэж ууж байгаа тийм ээ. Энэ бүх нь бол хөгжөөд ард иргэдэнд зөндөх олон мэдээлэлтэй болцсон байгаа. Тэгэхээр ямар үед ямар бэлтгэлээ бол зөв зохистой хэрэглэхээ бол хамгийн түрүүнд бол хэрэгжилж тийм ээ. Өөрсдөө бол сонголтоо бол зөв хийж авах чухал байгаа юм. Үе мөчний өвдөлт надад үүссэн гэдгээ бол хүмүүсүүд яаж мэдэх вэ? Энгийн аргууд бол байдаг. Одоо жишээлээд үзвэл гэртээ тийм ээ ойр зурхаа өөрөө өөртөө үйлчлэх хөдөлгөөнөө хийж чадчихна уу үгүй юу? За хэр зэрэг одоо жишээлээд хувцас өмсөхөд хүндрэл байна уу үгүй тийм ээ? Наад зах нь гарны далайц явна тийм ээ? Энэ хүзүүний одоо юу хөдөлгөөнүүд байна тийм ээ? Энүүн дээр бол хөдөлгөхтэй альва нэгэн тийм хязгаарлалт бол эсвэл өвдөлт эднэр бол мэдрэх тийм мэдрэмж гарч ийнү гэдгийг бол өөртөө нэг санаад авчих хэрэгтэй. Хөдөлгөөнд бол эхлээд хүн бол би шатаар өгсөж чадчихвэн үү? Шатаар өгсөж яхад миний өвдөж гэнэ үү? Эсвэл шатаар уруутахад хүндрэл үүсэж байна. Час гэл хатгаал явлаа гэл хүмүүсэд хэлдэг шүү дээ, тийм ээ. Тийм өвдөлт байна уу, тийм ээ. Эхлээд өвдөгний үе ийсэн бол дараа цаашаа одоо сүүж рүүгээ дамжирч байна уу? Эсвэл энэ шахаа орчмоор болоо дамжирч байна уу, тийм ээ. Жижиг энэ уюуд дээр бол байна уу гэдгийг бол дотроо бас ингэ санаад мэдээд авчих хэрэгтэй. Хэр зэрэг одоо унаад хэрэг, тийм ээ. Тээврийн хэрэгсэл дотор дээшээ гарч сууж чадчих байна, тийм ээ. Ингээ байдлыг ингээл хараад
байхад автобусанд сууж байгаа хүмүүс ч аливаа минийхөө татаад аваарай гэх эсвэл нэг юмнаас ингээл зуурал барьж байгаа л ингээл дээшээ автобус руу гардаг шүү дээ тийм ээ. Энэ бол юу гэж хэлж байгаа нөхөр энэ хүнд өвдөлт байна. Энэ өвдөлтийг бол тисэх буюу твчих шаардлага байхгүй. Энийг бол яаралтай эмчлэхгүй бол цаашаа тэр дотор бүтцэд нь болохоор өрөвсөлт процессыг явагдаад өрөвсөл нь цаашаа даамжраад нөгөө үеийнхэн шингэн байхгүй болоод идэгдээд тэгээд дискүүд нь буюу одоо энэ ясны хооронд байгаа энэ зөөлөн одоо жирвч гэж хэлээ шүү дээ. Тэр нь болоод нэмгрээд байхгүй болоод эсвэл цаашаа болоод янз бүрийн нөгөө ясны ургалтууд бол бий болоод энэ болгоно бол одоо хүндэрсэн үед нь бол эмчтэр хандж байгаа. Тэгэхээр ер нь одоо нас дахиад л ер нь үе мөчний өвчлөлтөй болчихдгоо гэдэг ойлголт нь зөв юм уу, буруу юм уу, эрүүл байх боломж нь хэрэг гэдэг юм бол ер нь энэ үе мөчний өвчлөлөөр ямар насны хүмүүс өвдөж байгаа бол монголчууд дунд зөглөөд байгаа үе мөчний ямар өвчлөлт байдаг юм болоо? Би бол энэ ойлголтоор бол ингэж ойлгох юм л да. Анаах ухааны 4 үндсээр бол бичгтээ 72 нас хүртэл идэр нас. Тэгэхээр идэр нас гэдэг чи бид нар бол эргчлөөтэй гүүж харайж хөдөлгөөн хийгээд өөртөө бол сэтгэл хангалуун бол тийм амьдралын чанар гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Амьдралын чанар бол хангалттай бол байх хэрэгтэй гэж бодож идэг. Тэгэхээр аль одоо залуугаасаа эхлээд бид нэр хөдөлгөөнийг бол өдөр тутмынхаа амьдралдаа хөвшүүлээд суулгацсан байх хэрэгтэй. Өглөө болгон гүйдэг тийм ээ. Сүүлийн үеэр одоо энэ богд уул руу ингээд алхдаг, гардаг, хайкинг хийдэг хүмүүсүүд их болж байна. Энэ бол үнэхээр их авууштай. Энэ алхах, хөдлөх, тийм ээ, гимнастик хийх бол бид нар одооноос эхлээд энэ эдэр насныг сайхан гоё зөв авч явъя. Өөрсдийнхөө үе мөч болно. Энэ бүтцийг бол хамгаалж, урьдчилан сэргийлж бай, тийм ээ. Аль нэгэн хүний гарт эсвэл аль нэгэн хүний хамааралтай баймаргүй амьдралынхаа чанараа дээшлүүлэх зорилгоор л бол амьдрах ёстой. Үе мөчний өвчлөлтөй болчихсон нөхцөлд мэдээж арга хэмжээ авч таарнаа. Ямар арга хэмжээ авах вэ? Хаана хандах вэ? Яах вэ гэдэг дээр бас зөвлөгөөр өгөхгүй. Яг иргэд бол яг харьяа хороо тийм ээ өрхийн эмчтэй хандаад анхан шатныхаа үзлэгэндээ хамрагддаг шүү дээ. Ингээд цаашаа нарийн одоо мэрэгжлийн мэдрэлийн эмч болон сэргийн засгийн эмч, гэмтлийн эмч аль альнаас нь ингээд заавар зөвлөгөө авсны дагуу ингээд эмчилгээ бичигддэг. Гэхдээ л ер нь яг энэ манай энэ хондроксид бэлтгэлтэй холбоотойгоор ингээд хүмүүс маань бас мэдээлэл авсан байдаг аваад худлаад авсан мөртлөө хэрэглэхдээ одоо яаж хэрэглэх вэ гэдэг талаар бас жоохон бас мэдлэг хомс байна гэж бодогдоод байгаа. Тэгээд одоо яг ямар хүмүүс яаж хэрэглэх вэ гэдэг талаар өнөөдөр дэлгэрэнгүй ярих гэж бодож байна л да. Ерөнхийдөө бол яг мэрэгжлийн бүжигчид, тамирчид эдгээр хүмүүс маань бол ер нь энэ бэлтгэлийг үеийн витамин гэж нэрлэдэг. Ийм учраас эдгээр хүмүүс маань өдөр тутмын өөрийнх нь мэрэгжил учраас үеийнхаа залуу байдлаа алдахгүй хадгалахын тулд одоо хондроксидыг бол жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх журмаар маасаар нь хэрэглэж явах хэрэгтэй. Тосон төрхлөг маягаар массаж хийж явах хэрэгтэй. Ялангуяа энэ нөгөө мэрэгжлийн бүжигчид тийм ээ. Одоо балетын бүжигчид гэж болно сонгодог бүжиг. Эдгээр хүмүүстэр бол яг тэр нөгөө эрхийн урууны 2 дугаар үе ихвчлэн маш их бэртдэг юм билээ. Эдгээр хүмүүсийг би ялангуяа би бас бүр яг мэрэгжлийн эмч хүний үдээс зөвлөхөд маасаар нэг оройдоо ядаж массаж хийж байгаа ч гэж хэлмээр энэ. Тэгэхгүй л одоо нас ахих тутам улам нөгөө хүндээ илүү хохирол учрна штэ. За тэгэхээр урьдчилан сэргийлэх журмаар яг ийм мэрэгжлийн хүмүүс бол хэрэгжилж болж байгаа. Ер нь энгийн хүн ч гэсэн энгийн хүмүүс ч гэсэн бас ер нь заавал бүр хүндрээд эцсийн шатанд нь орсон байна биш. Урьдчилан сэргийлээд үеийн витамин хэрэгжилж заншаасаа гэж ингэж хүсэж байгаа. За нэгэнт онцлогдсон гэсэн хүмүүс остеоартроз болон остеохондроз гэсэн онцтой эдгээр хүмүүс маань бол яг эмчилгээний журмаар бас хэрэглэх хэрэгтэй. Үеийн шингэн байхгүй, үеийн зай ойрцсон гэсэн хүмүүс байдаг тийм ээ. Яг ийм зөвлөгөөтэй хүмүүс маш их байдаг. Эдгээр хүмүүс маань бол яг дотоороо энэ хондроксид шахмал хэлбэрээр нь дотоор нуугаад гадуур нь түрхээд ингэж цогцоор нь хэрэглэх юм бол одоо яг эмгэг замын дагуу буюу өвчнийхээ шалтгааныг арилгасан ийм зөв одоо сонголттой эмчилгээ болж өгдөг. Тэгэхээр энэ мас хэлбэрийн настай хүмүүс ихвчлэн тийм ээ том үеинүүдтэй шингэн багассан хөдөлгөөн нь бүр хомссон хүмүүс нь мас хэлбэрээр нь илүү хэрэглээд нурууны суулт өгсөн, нуруу нь байн өвддөг гэсэн хүмүүс бол гэртээ ингэж бие суулаж доош харж хөвтөж байгаа. Гэрийнхээ одоо хүмүүсээрээ одоо нуруундаа эдлэг массаж хийх хэрэгтэй. Орой болгон
Уг нь одоо өдөрт 3 удаа тос түрхэх ёстой. Тэгээ хүмүүсийн нөгөө ажил одоо цаг зааваас шалтгаалаад хүмүүс бас алдаг оног түрхэх юм байна л да. Тэгэхээр яг орой болгон яг алдахгүй түрхэх хэрэгтэй. За тэгээ бас хүзүү байн хүртдэг гэдэг хүмүүс байдаг тийм ээ. Өвчин намдах юм уугаад байдаг тийм ээ. Ийм биш. Ерөөсөө хондроксидыг яг гээл хэлбэрээр нь авч хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ гээл хэлбэр маань маш хурдан хугацаанд нэвчдэг. Ер нь гээлийн хэлбэрийн эм бэлтгэлүүд маань өндөр хурдтайгаар нэвчих ийм одоо юутай зориулттай тийм ээ. Өндөр хурдтайгаар хурдан нэвчдэг учраас гээл хэлбэрээр нь авч түрхэж болно. Зүйлүүдийн гэмтэл авчдаг хүмүүс тийм. Гэмтлийн эмчэд ханддаг ясны хугарал бэртэл байгаа тохиолдолд бол эмчнэр гипсээ тавиад өгчдөг. Зүйлүүдийн гэмтэлтэй хүмүүс төр бол ямар нэгэн даралттай болт ч юм уу одоо үений хамгаалттай ийм бэлгээнүүдийг хэрэглэсэн зөвлөгөө өгчдөг. Энэ тохиолдолд хүмүүс маань одоо аптект эмийн санд ороод өвчин намдах юм авч хэрэглэдэг. Энэ болохоор бас яг өвчин намдах юм хэрэгж болно л да. Хажуугаар нь заавал хондроксидыг бол гээл хэлбэр юм уу мас хэлбэрээр сонгож хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ маань тэр хавдсан үений тэр үе ингээд хавдаад хөхөрнө гэдэг маань механик гэмтэл учраас судас жижиг судсууд тасраад одоо судас фибрин одоо юу гэдгийг холбогч хэдүүд тасарсан байж байгаа учраас ингээд хавдаж хөхөрж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол яг энэ масаар нэмүү гэлээр нь сонгоод хэрэглэх юм бол одоо нөгөө жижиг эдийн гэмтсэн эдийг нь бас эмчилж өгдөг. Өрслийн намдах ийм эмчилгээтэй учраас давхар бас заавал энэ бэлэмлийг авч сонгож хэрэглэх нь их яг зөв оновчтой эмчилгээ болж их байгаа. Гэрийн нөхцөлтэй энэ маань жоргуу бэлэмэл учраас аль ч хүн аль ч аптекаас эмийн сангаас аваад хэрэглэх боломжтой. Уухаар бас байдаг юм лээ. Тий, уухаар байдаг. Уух нь бол ямар нөхцөлд гэхээр маш хүнд хэлбэрийн өөрчлөлт гарсан тийм ээ. Үений мөгөөрс нь нэмгэрсэн, шингэн байхгүй одоо нуруу нугалмын суулттай гэсэн хүмүүс бол уухаар нь заавал уух шаардлагатай. Тэгээд давхар бас гэлээр нь масаар нь хэлбэрлэх ёстой. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хондроксид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намдаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар улсын хэмжээний бүх одоо ариун дүүргийн эмнэлэг дээр одоо ПЭЦ хэмжлэгийн тасаг гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай иргэд маань очиж эмчилгээ хийлэгдэг. Тэгэхээр эмчилгээнээс бол маш олон сайхан эмчилгээний үр дүн гарсан байдгаа. Тэгээд үүнийг бол маш олон ПЭЦ хэмжлэгийн эмч совилогч нар маань бас их ярьдаг. Тэгэхээр би тастаа нэвтрүүлэхээр яг энэ хондроксид бэлтгэлийг хэрхэн яаж хэрэгэлдэг юм бэ? Яг ямар өвчтөй хүмүүс маань одоо жишээлбэл физик эмчилгээнд явж байгаа хүмүүс маань одоо хондроксид бэлтгэлийг яаж хэрэглэх ёстой гэдэг юм бэ? Энийг бас яг тухайн одоо эмнэлгийн орчин нөхцөлд яаж хэрхэн хэрэгжилж байгаа талаарх бичлэгийг бас үзүүлэхээр бэлдсэн байгаа. Тэгээд өдрөө бичлэгийн хулаа авч үзье. Хондроксид тосыг ультразөөх аппаратын тусламжтай хосолсон аргаар эмчлэх юм эмчилгээний заалт эмч бичиж гсэн байгаа. За энэ хондроксид тос нь болохоор төрхлөг хэлбэрээр ирсэн байна. Мөн гээл хэлбэрээр байдаг. Манайх бол эмчилгээнд маз буюу төрхлөг хэлбэрээр нь хэрэгэлдэг. Энэ яагаад гэж байгаа юм гэхээр энэ хондроксид тосны найрлаганд нь өөрт нь эмийнх нь бодис байдаг. Үе мөчний эмийг хүнд уухад бол ходоод нь одоо ачаал өгдөг гэх мэтлэн олон янзын юу байдаг л да. Гэтэл энэ эмчилгээний сонголтыг яагаад тасгийн эмч маань сонгосон юм бэ гэхээр энэ эмчилгээнд энэ тосонд болохоор эм нь өөрөө байдаг. Дээрэс нь эмийн үндсэн 8 үүрдлээс гадна манай ультразөөх аппаратны өөрийнх нь 5 үүрэл энэ хоёр хоорондоо их сайн хоршиж өгдөг учраас тухайн үйлчлүүлэгчтэй оновчтой зөв эмчилгээ болж байгаамаа. Төрхлөг хэлбэрээр хэрэглэхэд нэг ач холбогдол нь гэхээр тухайн яг нурууны заалт болон өвдгөнд болон шагаанд, өсгийнд янз бүрийн байдлаар хүмүүсийн одоо ослог эмтэлч байдаг юм уу? Ясны ургалтаа янз бүрийн одоо шалтгаанаар үүссэн тийм одоо өвчин зовирыг энэ тос маань өөрөө хавнгийн буулгах нэгдүгээрт, хоёрдугаарт өвчний намдаадах, гуравдугаарт өрөвслийн дардах, тарэ хэрэглэхгүйгээр яг тухайн эргэтэнтэй үйлчилдэг. Жишээлбэл нуруунд бичсэн бол яг л нуруундаа шууд очиж үйлчилдэг.
Уухаар бол ходоодоор илэг цэсэр ингээд амжаад явдаг бол нуруунд бичгээр нуруунда тэгээд н аппарат ультразовр гэсэн аппараттайгаа хослуулаад хэрэглэхээр тухайн нуруунд үүссэн хавн зовөр, арилн, булчин суларна, ясны ургалтын зогсно, шимэгдүүлэх үйлчлэгээтэй нэм вирус, бактерийг устгах үйлчлэгээтэй ийм олон давуу талтай учраас тухайн өвчтөндөө тариа хийхгүй, ийм уулгахгүй их оновчтой зөв эмчилгээ болж байгаамаа. За энэ талаар манай өвчтнүүд ч гэсэн сэтгэл их өндөр байдаг. Жишээлх юм бол энэ хүн болоод урд нь бол 3-4 сар болоод нэг ирдэг байсан. Гэтэл одоо бүтэн жилийн дараа ирж байгаа. Хондроксид тосыг хэрэглэсний дараагаар бүтэн жилийн дараа эмчилгээнд ирж ирсэн энэ үйлчлүүлэгчийн ирэх хугацаа нь уртсаж энэ эмчилгээний заалт бол эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг харуулж байгаамаа. За хондроксид тосоо эмчийн заалтын дагуу нуруунд гэсэн бол нуруунд нь төрөлтэй ультразовр аппарата асааснаа дараагаар энэ ультразовр аппарат нь болохоор хитүүний болон ионжуулсан гэрлээр энэ тосыг тухайн өвчтний өвчтэй хэсэгт нь нэвчүүлэх замаар хийчих. Нэвчүүлэх замаар тухайн эргэтэнд очиж үйлчилдэг. За ингээд энэ хүний энэ хоёр талаар үүссэн байсан хавнтай байсан. Хав нь одоо бол буутсан байна. За энэ үргэлжлэл байгаа хэсэг нь улаагаад их нэлэнхүүдээ улаацсан байсан. Улаан нь арилдсан байна, үргэлжлэн дарцсан байна. За тийм учраас булчин судраад, өвчин намдаад, үргэлжлэл дарагдаад ирэхээр хөдөлгөөний хязгаарлалтанд тавигдаад одоо зөв хөдөлгөөний хүчээр энэ хүн одоо таягаа хийсэн байна. Дээрээс нь өөрөө чөлөөтэй сууж босдог байсан. Тухайн үедээ нуруунд татчаад босч чаддаггүй байсан. Тийм болохоор энэ тосны үйлчлэгээр энэ төр зоврууд нь бүрэн төгс арилаад бүтэн жилийн дараа дахиж ирж байна. Өдөрт 3 удаа төрхүүлдэг бид нар. Яагаад гэвэл эмийн бодис нь энэ тосонд өөрөө байгаа учраас одоо тухайн арьсаараа нуруугаараа эмээ ууж яана гэж ойлгоно. Өглөө нэмгэн төрхөж шингээн, өдөр нэмгэн төрхөж шингээн. Энд бол нарны гэрлэл орохоос биш тусгай өөр аппарат хэрэглэх шаардлагагүй. Нийтдээ энэ эмчилгээг 5 удаа хэрэглэнэ. Энэ аппаратын дээр 5 удаа хэрэглэнэ. Эхний нэг явуултан дээр хавн буун, 2-3 дахь явуултан дээр булчин судраад, өвчин намдаад, өрөвслөн дарагдаад ирнэ. Тэгээ 5 удаа явхад 45 хоногийн үйлчлэгийг биендээ авч явдаг. Тэрнээс цааш өөрийнхөө хөдөлгөөнөөр энэ хүн маань яах вэ гэхээр бүрэн төгс зовөр нь арилаад нэлээд удацсан архагсан өвчин бол тэгээ жилдээ хүрээд ирнэ. За нэг анхны тохиолдол бол тэгээд бүрэн төгс эмчилгээтэй цаашаа явчихдаг. За энэ хондроксид тосны эмчилгээг би яг 3 жил гардаж хийж байна. Эхний 1 жил бол холимог хэлбэрээр явчихсан. Манай Монголын үйлдвэрүүдийн бас янз бүрийн тос байдаг л дээ өв мөчний. Сүүлийн 2 жилийн судалгааг би энэ дээр хийхэд өвчнүүдийн эрэлтийн тоон холдоод сэтгэл их өндөр болохоор энэ дээр тусгай судалгаа гаргасан. За энэ судалгаагаар болохоор өвчнүүд маань энэ гарын дор амар юм, ууж хэрэглэхгүй юм. Ганцхан нуруундаа шөвшөө үе мөчний өвчин одоо нуруу тохоо гар яс хөлийн өсхий буцан татсан газар матраа ингээд түрхэхээр энэ их сайхан үйлдэл үзүүлээд байх юмаа гэд. Тэгээд энэ судалгаа хийсний үндсэндээс би энэ 3 жилийн хугацаанд 280 гэдэг хүн дээр би судалгаа хийсэн байна. Энэ 280 гэдэг хүний судалгаанаас надад 260 их сайшаатай гэж сайн байна, үйлдэл их сайн байна, эмчилгээ их зөв байна, оновчтой байна гэдэг тийм сонь сэтгэл бичиж үлдээсэн байгаамаа. Тэрүүгээр нь би судалгаа хийгээд энэ нэмийнхаа юугаар онлогоор хатгийн хуралдаар ихтгэл бас бичиж байгаа. Аппаратны хувьд бол цацруулагч гэж гол юм нь энэ цацруулагч. Энэ цацруулагчаар орж иж байгаа тухайн ионжуулсан гэрлийг хүний биеийн дээр хамгийн өндөр тунгаар өгөхийн тулд хүний биеийн дээр яг энэ бүрэн байрлуулж талбайгаар нүүнэ. Ингэж хооронд нь салхиор болдог. Бүрэн ингэж явхаа зэрэг талбай нь бүрэн шүргэлцээд тухайн тосон ч гэсэн тухайн аппарат хоёрын үйлчлэл яг хоршиж олдог. За ингээд 10 минут хийн. 10 минутын дараагаар одоо энэ аппарат нь эмчилгээ дууссан учраас минутын дараагаар энэ хүнд өөрт нь зөвлөгөөг өгнө. Та тусаа арчиж болохгүй. Ямар нэгэн харшил маршил үүсээд загднах барих юм бол мааж болохгүй шүү эргэж хэлээрэй гэдэг. Энэ тосны нэг онцлог нь ямар ч харшил одоогоор 280 гэдэг хүн дотор гараагүй байна. Эмийн гаж нүлээ харшил өрөөсөө илрээгүй байна. За ингээд тосоо шингээхэд бол цаасаар ингээд тухайн өвчтнийхээ утсыг тос болохгүй бол цаас нааж өгөөл явуулчихна. Тос нь бүрэн шингэснээр дараагаар дараагийнхаа оройныхоо тосод үрэхэд энийг аав. За би энэ эмнэлэгт бол нуруу өвдөх зовиртойгоор ирж эмчилүүлж байгаа. Өмнө нь бол би ойрхон нуруу өвдөд ойрхон эмнэлэгт хандж эмчилүүлдэг байлаа.
Өнгөрсөн жил яг энэ хондроксид гэдэг тосыг хэрэгжилж энэ аппаратанд орсноос хойш бол би яг жилийн дараа нэмлэгт ирж эмчилүүлж байна. Тэгэхээр зэрэг өмнө бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад энэ тос нь бол өөртөө эмийн бодис хэмжээгээр агуулсан байдаг. Тэгээд аппаратны тусламжтайгаар эмчилгээ хийснээр миний өвчин зовир одоо багасж нурууны хаван маань арилаад өвдөлт нь зовир нь бол богино хугацаанд намдаад тэгээд эмчилгээ маш сайн үр дүнтэй болсон болохоор би энэ жил дахин ирж эмчилүүлж байна. Тэгэхээр надад бол энэ тос энэ аппаратны эмчилгээ бол маш сайн тохирж байна. Дэрийн хөтлөг жүжигчний сургалтын төв жүжигчин, дуучин, бүжигчин, хөтлөгч, уран илтгэгч болохыг хүсдэг хүүхэд багчууд охид залуус та бүхнийг урьж байна. Данаас гаргалзахгүйгээр манай ганцаарч ирсэн ярих илтгэх чадвараа сайжруулах, хэл яриагаа зөвшөөрөх веб сургалтанд өөрийн чөлөө цагаараа суралцах боломжтой. Дуулж, бүжиглэх, жүжиглэх авьяасаа хөгжүүлж, өөрийгөө бусдад зөв ойлгуулж, нээлттэй болохыг хүсэж байвал манай Дэрийн хөтлөг жүжигчний сургалтын төвийг зориорой. Та хүүхдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөж, давдугтай орчинд мэрэгжлийн багш нарын удирдлаганд ор хүсэл мөрөөдлийг нь дэмжиж урлагийн авьяасыг нь хөгжүүлэхийг хүсэж байгаа бол манай Дэрийн хөтлөг жүжигчний сургалтын төвд хандаарай. Мөн урлагийн сургуулийн жүжигчний ангид шалгалт өгөх охид залуусыг бэлтгэн. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж авах вэ? Ямар үн ханштай зарагддаг юм болоо гэд манай өмнөх дугаарыг үзсэн хүмүүс маш их асуултыг ирүүлсэн л дээ. Тэгэхээр энэ дээр үзэгчтэй хариулт өгье. Энэ хандрагсид бол Оросын холбооны улсын бэлтгэл 3 хэлбэртэйгаа. Уух хэлбэрийн шахмалтай, дээрэс нь тосон түрхлэг, дээрэс нь гээл түрхрэл. Энэ бол бүх эмийн сангуудад байгаа. Хөдөө орон нутгийн улсууд болохоор Монсын эмийн сангуудад бол хандсан арай баталгаатай юм болов гэж би бодож байна. Тэгэхээр одоо нөгөө жоргуу олгогддог эмийг манайхан ер нь ялангуяа ийм бэлтгэл уух их дуртай талын хүмүүс юм болов гэж ажиглаад байдیں۔ Мэдээж эн чинь жоргуу олгогддог гэдэл хамаагүй бас хэрэглээд ээж болохгүй хэл та. Хэрэглээ тал дээр та бүхэн яг юу зөвлөх вэ? Энэ жилиг бол эмийн зохистой хэрэглээ буюу одоо юу гэдэг антибиотикс бол зөв зохистой хэрэглээрэй гэд эрүүл мэндээс бол уриалга лозон гарцсан байгаа. Энийг бол бид нар баримтлах нь зүйтэй. Хандрагсид юу вэ гэхээр энэ бол антибиотик биш нэгдүгürt, хоёрдугürt энэ бол жоргуу олгогддог. Тийм учраас хүмүүсүүд ард иргэд өөрсдөө эмийн сангаас аваад гэрийнх нөхцөлд бол хэрэглэж болно. Хэрвээ физик эмчилгээний кабинет бусад одоо бариа засал массажаар явж байгаа юм бол өөрсдөө тэрийг аваад эмчтэйгээ ярилцж агаад эмчилгээнийхээ явцдаа бол хэрэгжилж бас болно. Өвдөг байгаа урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх гэдэг хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр хүмүүс л одоо энэ бэлтгэлээ хэрэглэж авах хэрэглэхдээ бол эмээ уугаад өвдөж болзошгүй гэж бодож байгаа үе хэсгүүд дээрээ төрөх үү? Энэ бол яг өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаалж байгаа. Хэрвээ хүнд саяны нөгөө хэлсэн өдөр тутмынхаа үйл ажиллагаагаа эрхлэхэд бэрхшээлтэй дээрэс нь бүр таяганд орох тийм ээ эсвэл тусламж авах, гадны тусламж авах, юм түшиж явж байгаа, эсвэл жоохон алдахж байгаад сууж жоохон амрахгүй бол болохгүй гэсэн ийм тохиолдолд бол бид ээж бүртэл комплекс эмчилгээ бол хэрэглэх шаардлагатай. Юу гэхээр дотроос уун, гаднаасаа тосон түрхлэгээ бол түрхэж байгаа. Хэрвээ бид нар урьдчилан сэргийлэх зорилгоор зөвхөн хэрэглэх юм бол гаднаас нь бол түрхлэг маягийн тос гэл бол хэрэглэхэд бол хангалттай. Ер нь сүүлийн үед нэг хэдэн сар болол нэг хаяа нэг уруу татчаал тэгэл нэг өвчин намдах юм уучаал ингээ яваад идэх хүмүүс маань хондроксидыг яг маасаар нь массаж хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ маань цусан хангамжийг сайжруулад өргөслийн намдаагаад булчингийн суллаад өгдөг. Ялангуяа настай хүмүүс маань хэлдэг би энэ үе мөчнийхөө өвдөлтөөс болоод ийм уусаар агаад ходоод маань бас гэмтсэн байна гэдэг. Тэгэхээр энэ ходоод нэгэнт одоо ходоод нь бас гэмтсэн хүмүүс ахын бол зөвхөн тэр өвдөж байгаа үеин дээр маасаар массажлж өдөр алгасгүй төрөх хэрэгтэй. Хондроксидын шахмалаар бол ер нь бол ходоод цочрох тал дээр бол маш одоо бага гэсэн ийм судалгаатай бэлмэл байгаа. Тэгээ яг нэгэнт л одоо ходоод нь бас өргөсцөн цочирчсан хүмүүс бас байж болно шүү дээ, тийм ээ. Цочрох ийм эрсдэлтэй хүмүүс бол яг хэсэг газрын эмчилгээгээ илүү төлхөө авах нь бас тохиромжтой. За тэгэхээр хүмүүс маань гэрээ нөхцөлд бас хэрэглэж болох нь байна. Мөн эмчилгээ үйлчилгээнд явж байгаа хүмүүс маань эмнэлэгтээ очиод аппаратанд орохдоо хэрэглэж болж байна. Тэгэхээр гэрээ нөхцөлд энэ хэрэглээд байгаа болон эмнэлгийн нөхцөлд энэ аппаратын тусламжтайгаар хэрэглээд байгаагийн ялгаа нь юунд байд юм болоо? Маш хүнд хэлбэрийн одоо артрозын 3 дугаар үетэй гэж хэлж байна тийм ээ. Бүр яас ургацсан хүнд хэлбэрийн үений шингэн бүр баахгүй гэсэн хүмүүс бол хамгийн эхний удаа бол яг шарлаган аппаратанд эмчилгээ хийлгүүл илүү тохиромжтой. Тэрнээсээ аргаша гэрээ нөхцөлөө өргөжлүүлээд явах нь илүү тохиромжтой гэж бодож байгаа. Тэгээд энэ юун дээр нэг товчхон
дахид тайлбарч идэх үү. Энэ бэлтгэл маань өөрөө бол дан хондроитын сульфат агуулсан бэлтгэл тийм ээ. Дээрэс нь нэмэлтээр энэ диметил сульфоксид гэдэг бодис ордог. Энэ маань энэ хондроитын сульфатыгаа үений мөгөрсөн эдэд зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэхээс гадна одоо давхар ийм өрөвслийн эсрэг үр дүн үзүүлдэг байгаа. Тэгэхээр энэ аппаратын тусламжтайгаар 30 минутын дотор энэ диметил сульфоксид маань хондроитын сульфатыгаа үений дотор оруулаад өгч байгаа эдийн гүнд нь. Инхээр маш хурдан хугацаанд өрөвслөн намдаад өвдөлт нь буураад хөдөлгөөн чөлөөтэй болох. Энэ давхар өрөвслийн эсрэг үр дүн үзүүлж байгаа учраас хурдан хугацаанд хав нь буураад ингэж хөдөлгөөн чөлөөтэй болж байгаа юм л да. Дэрэм хөтлөг жүжигчний сургалтын төв жүжигчин, дуучин, бүжигчин, хөтлөгч, уран илтгэгч болохыг хүсдэг хүүхэд багчууд охид залуус та бүхнийг урьж байна. Данаас гаргалзахгүйгээр манай ганцаарч ирсэн ярих илтгэх чадвараад сайжруулах, хэл яриагаа зөвшөөрөх веб сургалтанд өөрийн чөлөө цагаараа суралцах боломжтой. Дуулж, бүжиглэх, жүжиглэх авьяасаа хөгжүүлж, өөрийгөө бусдад зөв ойлгуулж, нээлттэй болохыг хүсэж байвал манай Дэрэм хөтлөг жүжигчний сургалтын төвийг зориорой. Та хүүхдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөж, дав дугтай орчинд мэрэгжлийн багш нарын удирдлаганд ор хүсэл мөрөөдлийг нь дэмжиж урлагийн авьяасыг нь хөгжүүлэхийг хүсэж байгаа бол манай Дэрэм хөтлөг жүжигчний сургалтын төвд хандаарай. Мөн урлагийн сургуулийн жүжигчний ангид шалгалт өгөх охид залуусыг бэлтгэн. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн удаагийн дугаартай хамтран ажиллагч Монгол Мед нэгдсэн эмнэлэг талархлаа илэрхийлье. Үзэгч та бүхний өнөөдөр эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйн амьдралын амжилтын танд баталгаа үндэс их суурь байх болно. Нэвтрүүлгийн ивент тэгж Аны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Амралтын өдрийн ТV телевизээр та бүхэнд хүрдэг арга продакшны хамт олонны бэлтгүүрүүд эрүүл амьдрал нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн бидний нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ дэлгэцийн дагавар гарч байгаа утсаар ирүүлэх боломжтойгоос гадна эрүүл амьдрал ТV нэвтрүүлэг гэсэн Facebook хуудасаар бидэнтэй хамтран ажиллагаас боломжтой юм шүү. Энэ удаагийн дугаар маань энэ төрөд өндөрлөж байна. Эх 7 хоногт энэ цаг мөч дээр уулзъя. Түр баярлалаа.